7 дугаар тест 10 дугаар бодлого. За өгөгдсөн дүрсийн талбайг бол олох юм байна. За энэ өгөгдсөн буюу будагдсан дүрсийн талбайг бол олохдоо бол яг хөөр энэ тэгш өнцгтийн талбайнаас энэ S1, энэ S2 гэх тэмдэглэж энэ нэгэл S3 гэсэн цагаанаар будагдсан энэ 3 тэгш өнцгт гурвалжны талбайг болоод хасчвал манай тэр будагдсан дүрсийн талбай бол гарч ирэх юм байна. За тэгэхээр эхлээд тэгш өнцгтийнхаа талуудыг бол илэрхийлье. За энэ бол 5-нууд байна. За ийшээ бол 7-нууд байна. За тэгэхээр манай тэгш өнцгтийн талбай буюу S дөрвөлжин маань 5-ыг үржих 7 буюу 35 нэгж квадрат байх нэ. За S1-ийн талбайг бол олохдоо бид нар бол яг гэхээр энэ бол ингээд доош нэг гүцээ гэдэг квадрат юу тэгш өнцгт үүсгээд бол олчихно. За энд бол 2 байгаа, энд бол 5 байгаа. За тэгэхээр талбайг нь олохдоо 2-ыг 5-аар үржүүлээд 2 туваачвал манай S1-ийн талбай гараад ирнэ. За энэ бол 5 гарах нь. S2-ийн талбай бол яг гэхээр энэ нэг бас мөн адилхан үргэлжлүүлээ тэгш өнцгт үүсгэжүүл энд 1 ийшээ 5 буюу 1-ийг үржих нь 5, хуваах нь 2 буюу 2.5 болно гэсэн. S3-ийн талбайг бол бас мөн адилхан ингээд гүйцэгээ тэгш өнцгт болгоод бодчихвол ийшээ 2, доошоо бол 3 буюу 2-ыг үржих нь 3, хуваах нь 2 буюу 3 нэгж квадраттай тэнцүү. За тэгэхээр 35-аас энэ олсон 3 тэгш өнцгт гурвалжныхаа талбайг бол хасчихна. За 3 тэгш өнцгт гурвалжны талбай бол 10.5 юм байна. За 35-аас 10.5-ыг хасчвал 24.5 нэгж квадрат буюу B хариу зөв bijээ.